Барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнг болон Дус яамны газрын дарга нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Баян Сэлэнг сайд иргэдийн дунд төөрөгдөл үүсэж, ипотекийн зээлийн хөвөг 5% болгон бууруулсан эсэхэд эргэлзэх байдал үүссэн тул мэдээлэл өгч байгаа гэдгээ илэрхийллээ. Энэ сарын 11-нд болсон засгийн газрын хуралдаа нар яамнаас ипотекийн зээлийн хөвөг 5% болгон бууруулах, энэ зээлд хамруулах орон сууцны метр квадратыг 100 болгон өсгөх санал оруулсан. Ингээд засгийн газрын 292 дугаар тогтоол гарч саналыг хүлээн дэмжсэн байна. Тэгэхээр ипотекийн зээлийн хөвөг 5 болгон бууруулах аль бие усны шийдвэр гарчаа гэж үзэж болно гэдгийг хэлсэн юм а. Гэхдээ энэ зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь Монгол банк тул зээлийн журамд тус банкнаас өөрчлөлтийг оруулах ёстой. Журмын өөрчлөлт шинжилгээ ажлыг барилга хот байгуулалтын яам болон Монгол банк хамтран хийж байгаа гэдгээ салбарын сайд нь онцоллоо. За энэ асуудлыг бас Монгол банктай, арилжааны банкудтай ярилцсан. Бодлогын хэмжээнд бид нар тэдний санал хүсэлтийг сонсоод энэ 8% маань өнөөдөр 5% болох бүрэн боломж байна гэж үзсэн. Тэр үүднээсээ өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хурлаар 8% хувийн орон сууц барьцаалсан зээл маань 5% болсон. Энэ ипотекийн зээлийн журамдаа бид нар өөрчлөлт оруулаад 100 хүртэлх метр квадрат талбайтай орон сууцыг иргэд маань худалдаа авах чадвар, иргэн төлөлт бүх эдийн засгийн тооцоо үндэслэлээ гаргаж тавиад ингээд 5%-аар авах бүрэн боломж нь нэгдсэн. 100 м квадратаас дээшх нь өнөөдөр 8%-ийн өнөөдөр үйлчилж байгаа тэр 8%-ийн хүүгээр олгогдох бүрэн боломжийг бид нар гаргаж тавьсан байгаа. Иргэдийн дунд анхаарал татаж байгаа нэг асуудал нь яах аргагүй өмнө нь буюу сүүлийн 2 жил гарын хугацаанд 8% хүүтэй ипотекийн зээл авсан иргэд хүү хэрвээ 5% болгон шилжвэл шилжих үү гэсэн асуудал байгаа юм а. Тэгвэл салбарын сайдын хэлж байгаагаар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орсноор 8% хүүтэй иргэд 5% руу шилжих бүрэн боломжтой юм а. 2013-аас 15 онуудад мөн түнчлэн 2015 онд л гэхэд 75,000 гаруй айл өрх ипотекийн 8% хүүтэй зээлд хамрагдав. За 8% 5% болох тухай асуудал бол шилжнэ. Энэ бол нэг хүний сэтгэлийн хөөрлөөр яригдах тухай ойлголт байхгүй. Энэ бол эдийн засгийн тооцоо судалгаатай. Бид бас өнөөдөр эрсдэл үүрхгүй тулд тийм ээ янз бүрийн бас эргээд хүлээлт үүсэхгүй тулд нийгэмд бухимдал төрүүлэхгүй тулд энэ асуудлууд дээр арилжааны банкудтайгаа санал солилцсон. Яг энэ 8-аас 5 руу орох тухай асуудал дээр бид нар санал солилцсон. Арилжааны банкуд энэ асуудлыг аваад явах бүрэн боломжтой. Их усүрийн тухай асуудал дээр нь Монгол банктай хамтарч ажиллах тухай асуудал дээр л тэд нэр анхаарч ажилласаа гэж биднээс хүссэн байна. Ийхүү ипотекийн зээлийн асуудал нааштай шийдэгдвэл олон мянган айл өрхийн хувь таатай мэдээ гэдг нь дамжиггүй юм а. Төрөөс орон сууцжуулах мөн барилгын салбарыг дэмжих гээд нэг талдаа гинжин холбоо мэт хэлхээ үсэт байгаа. Харин орон сууц худалдан авах барьцаалан зээлдэг боломжгүй өндөр настай залуу гэр бүлүүдэд засгийн газраас түрээсийн орон сууц хэмээх давхар боломжийг олгож байгаа юм а. Улаанбаатар хотод баригдсан төрийн орон сууц корпорацийн барьсан буйн тухай 2 хорооллынхаа 350 орон сууцыг 50 м квадратаас доош орон сууцыг бид эхний ээлжинд орон нутагт 529 орон сууц буюу 1000 айлын орон сууц гэж орон нутагт баригдсан энэ орон сууцаас 529-ийг түрээсийн орон сууц хөтөлбөр рүүгээ оруулж зорилттой бүлэг рүүгээ чиглэсэн нэг том анхан ажлыг хийхэд эхлүүлж байгаа. Түрээсийн орон сууцны үн метр квадрат нь 220-с 280 мянган төгрөг, орон нутагт 160 мянга орчим байгаа юм а. Энэ мэтчлэн барилгын салбарт хүлээлт үүсгэн зарцаагдаад байгаа орон сууцнууд хэдэн жил хөдөлмөрлөл байж урьдчилгаагаа төлбөрөөр цуглуулсан иргэдгээд энэ бүхэнд тулгымцсан асуудлууд нэг тийш болох магадлал тун өндөр болж байгаа юм а. Ирэх улсын хурлын нэгдсэн чуулганаар ипотекийн журамд өөрчлөлт орох хууль дэмжигдвэл иргэд 5% орон сууцнд орох боломж нь нэгдэх юм а. Өдрийн тойлд уян